Дараагийн мэдээ. Ерөнхийлөгч асан их баяр, ерөнхий сайд асан баяр, улсын хурлын дарга асан их болд зэрэг төрийн өндөрлөгөөр ажиллаж байсан хүмүүсийг мегаtöслүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тусгай өргөх дэлчин сайдаар ажилуулах шийдвэр гараад байгаа. За гэхдээ тэдэнд ямар нэгэн цалин урамшуулал өгөхгүй гэж гадаад хэргийн сайд мэдээллээ. Үнэхээр тэр хүмүүс эх орныхоо төлөө ажилласан байдаг. Тэгэхээр тэр хүмүүст амьдралын бүгд ажлын асар их туршлага хөрөнгөлөгдсөн байдаг. Тэгээ бид нэр арчлын замыг замнаад удаагүй агаар түмэн салдаа оноо зөндөө байсан. Тэгэхээр миний хувьд бол энийг тусгай өрг үүсгэгчилчин сайдаар төрийн 3 өндөрлөгөөр томилогдсон хүмүүсийг томилж ажиллуулж байгаа зөв гэж бодож байгаа. 14 мега төсөл болон бусад одоо улс орны хөгжил хэрэгтэй томоохон төслүүдийг бас хариуцаад өөрсдийнхэн санал дээр үндэслээд хариуцаад явбал бас илүү туршлагатай өөрсдийнх нь одоо бас гадна хэлхий холбоо тийм ээ ажлын арга барил за өөрийнх нь баг хамт олон гэд тэрнээс бол энэ ажлыг хөөцөлдөхөд бол ямар ч одоо төрөөс мөнгө дөрөв нэхээгүй хөлсөөр ажиллаагүй хадаад улс оронд очиж амьдрахгүй яг л одоо улсынхаа хөгжлийн төлөө гар бие зориулъя бас нэмэр болъё засгийн газар дэмжлэг үзүүлье гэсэн ийм сэтгэлээр одоо За түүнчлэн нийслэлийг төлөөлж гадаад улсад суугаад төсвөөс цалин хангамж авдаг бүрэн эрх төлөөлөгч нар бий. За тухайлбал 60 тэрбумын гих хэрэгт холбогдсон Самдуу Япон улсад нийслэлийн бүрэн эрх төлөөлөгчөөр томилогдсон ажиллаад баггүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл эдгээр төлөөлөгчдийн ажлын үр дүнгийн талаар тодруулахад дараах тайлбар өгч байна. Нийслэлийн төлөөлөгч гэж 2-3 газар байдаг. Тэрийг манай гадаад яам хариуцдаг болохоор би мэдэхгүй байна. Хаана яг ямар дипломат ирэх юм олгож байгаа байгууллага л хариуцна гадаад харилцааны. Улсын хурлын хяналтын За нийслэлийн манай яам хяналт тавихгүй нийслэл өөрөө хяналт тавина. Гадаад харилцааны яамд зарим нь мэдээлэл тайлангууд өргүүлдэг баг. Би бол тодорхой одоо хотын дэд үтц бүтээн байгуулалттай холбоотой одоо судалгаа тайлангууд ирүүл гэж л бичиг өгд. За сарда 17-оос 19 сая төгрөгийн цалин хангамж авдаг гадаад улсад Монгол улсын нийслэл хотыг төлөөлж буй бүрэн эрх төлөөлөгчдийн асуудлыг хариуцах эзэнгүй боллоо. Угтаа бол Монгол улсын гадаад бодлого нэг цонхоор явагдах учиртай. Эдгээр төлөөлөгчид хизээ ажиллаа тайлгнах, ямар хугацаанд төсвөөс цалин хангамж авч гадаад улсад амьдрах вэ гэдэгт хариулт өгөх албан тушаалтан алга байна.